Нэг өглөөс ирээд сонин уншижсэн чинь таныг үхсэн тухай мэдээ явж ивэл яах вэ? Уг нь хүмүүс үхэнгүүт эмгэнийх эсвэл гашууддаг та. Гэтэл таныг үхсэнд баг хүмүүс баярлаад байгаа юм биш үү гэмээр. Уг нь та өөрийгөө хийдгээ хийсэн мундаг гавьяатай бүр хүн төрөлхтний төвшин ахиулах нээлт хийсэн хүндлэгдэх ёстой, хайрлагдах учиртай хүн гэж бодож байгаа. Гэтэл хүмүүс таныг үхлийн худалдаачин өөрөө үхлээ гэж бичсэн байна. Энэ бол болсон явдал. 137 жилийн өмнө Альфред Нобелд тохиолдсон явдал. Альфред Нобель бол швед гаралтай зохион бүтээгч, инженер, хиймч, бизнесмен хүн байсан. Ер нь бол полимат буюу олон салбарт авьяастай хүн байсан. Да Винчи, Галилей, Аристотель зэрэг шиг. Тухайн үеийнхээ Тони Старк байсан гэхэд хэлсдэхгүй. Альфред Нобель 7 хэлээр чөлөөтэй ярьдаг, 355 патент эзэмшдэг, Nobel Industries, Bofors зэрэг аж үйлдвэрлэлийн болон инженер, өндөр технологийн компаниудыг үүсгэн байгуулж, Европ даяар салбараа нээсэн дэлхийн бараг хамгийн баян хүмүүсийн нэг болж чадсан. Түүний хамгийн алдартай бүтээл нь динамит буюу тесрэх бодис. Уг нь Альфред Нобель тесрэх бодисыг аюулгүй, өндөр бүтээмжтэй ажилуулах тал дээр маш олон зүйл хийсэн. Гэхдээ зоос хоёр талтай гэдэг шиг тесрэх бодисыг уул уурхай, түнэл бүтээн байгуулалтад ашиглах нэг тал байхад нөгөө талд тесрэх бодисыг зэвсэг болгон хөгжүүлж байгаа нь бас асуудал дагуулж байсан. Гэхдээ үзгийг та бүтээсэн ч түүгээр юу бичхийг нь хэн юу бичхийг нь та өөрөө хянч чадахгүй шүү дээ. 19-р зууны төгсгөлд Европт өрсөлдөөн ямар ширүүн байлаа. Нэг талаас аж үйлдвэрлэлийн хөгжил хурдан авч байсан ч нөгөө талаас томоохон дайны дарийн үнэр ханхлаад эхэлсэн байсан үе. Тэгэхээр олон хүн Альфред Нобелийг дайныг хурдсгаж илүү олон хүнийг илүү хурдан үхэлд хүргэх шалтгаан гэж харж байсан байна. Нөгөө сонингоо эргээд сүхэх юм бол яг үнэндээ Альфред Нобель биш. Түүний ах Людвиг Нобель Францад нас барсан байж. Түүнийг сэтгүүлчид Альфред Нобельтэй андуурч орхичлээ. Гэхдээ энэ санамсаргүй тохиолдол Альфред Нобельд томоохон цохилт өгсөн гэдэг. Өөрийнхөө легаси, үлдээх өвийг бодоход хүргэсэн байна. Би уг нь өөрийгөө мундаг инженер, эрдэмтэн, бизнесмен, зохион бүтээгч, түүхэнд үлдэхүйц, полимат гэж харж байхад, хүн төрөлхтнийг төвшин ахиулах нээлт хийсэн хүн гэж харж байхад бусад хүмүүс намайг юу гэж харж байна вэ? Ирээдүй хойч түүх миний тухай юу гэж бичих вэ гэж бодсон байна. Манай нүүрсэн дээр боссон полиматууд. Гэхдээ полимат гэх нь бас зөв үү буруу юу? Гэхдээ мэдээж тэр том хэмжээний хулгайг хийхэд маш олон талын чадвар хэрэгтэй байдаг байх. Манай полиматууд бас өөрсдийнхөө үлдээх өвийг, легасиг нэг уг нь бодвол те. Учир нь одоо яригдж буй нүүрсний хулгай мөнгө нь тухайн үеийн Альфред Нобелийн нийт хөрөнгөөс хэд дахин бүр хэд нугалсан их байгааг дурдаад авах нь зүйтэй болов. Альфред Нобель тухайн үедээ 31 сая швед крон буюу өнөөгийн ханшаар 260 сая орчим долларыг ирээдүйд байгуулагдах итгэлцлийн санд зориулан гэрээслэн үлдээсэн байдаг. Энэ нь түүний нийт хөрөнгийн 94% нь байсан ба ердөө 6%-ийг нь л гэр бүл туслахуудаа үлдээжээ. Хамгийн сонирхолтой нь шведүүд Альфред Нобелийн үлдээсэн мөнгнөөс хулгай хийгээгүй байна. Бүр 2 дахин үржүүлж орхисон байна. Өнөөгийн аншаар тооцоход анх 260 сая доллараар эхэлж байсан Нобелийн сан одоо 660 сая доллар орчим хөрөнгөтэй байгаа. Тэгэхээр бараг 2 дахин өссөн гэсэн үг. Нобелийн санг ажилуулдаг хүмүүс үлдээсэн мөнгөний хүүгийн орлогыг хөрөнгө оруулалтын менежментээр өсгөн арвижуулдаг. Тэгэд жил болгоны шагналын мөнгө, Нобелийн хоруудын зардал, судалгаа, урамшуулал, ёслол, үйл ажиллагаа, Нобелийн музей, олон нийт рүү чиглэсэн ажил зэрэгт зарцуулдаг байна. Нобель нас барахаасаа 1 жилийн өмнө буюу 1985 онд өөрөө гэрээслэлтэй хүн төрөлхтний сайн сайхны төлөө хамгийн их хөв нэмэр оруулсан хүмүүст энэ 5 салбарын дагуу шагнал олох суугаа гэж тусгажээ. Ийхүү 1901 оноос хойш жил бүр Нобелийн шагнал олгогддог болсон байна.
Харин 1968 онд дэлхийн хамгийн анхны төв банк болох Шведийн төв банк нь 300 жилийн ойгоороо зардлыг нь өөрсдөөсөө гаргах нөхцөлтэйгээр Нобелийн шагналд эдийн засаг гэдэг салбарыг нэмснээр өнөөдөр 6 салбарт Нобелийн шагнал олгогддог болсон. Нэг салбарын шагналын мөнгө ойролцоогоор 1 сая орчим доллар байдаг. Хэрвээ үүнийг 3 хүн хүртвэл 3 хувааж авна гэсэн үг. Дэлхийг өөрчилсөн хүнд энэ бол мэдээж тийм ч их мөнгө биш. Гэхдээ одоо энэ шагналын хамгийн чухал үнцэн нь нэр хүндэндээ оршдог. Шагналын эздийг салбар бүрийг хариуцсан Нобелийн хороо маш нууц байдлаар маш нухацтай харьцуулалт хийж урт хугацааны үр дүн нь баталгаатай суурь судалгааг сонгохыг хичээдэг. Гэхдээ хэрэв та барууны тэгээд цагаан арьстай тэгээд эрэгтэй хүн бол Нобелийн шагналыг авах магадлал өндөр буюу Нобелийн хороо тэгш бус ялгуурлан ханддаг гэсэн шүүмжлэл байдаг. Үнэхээр датаг харах юм бол шагналын эздийн 94% нь эрэгтэй, 90% нь цагаан арьст, 57%-аар баруун Европт эргүүлж байгаа бол 40%-ийг нь зөвхөн Америкийн нэгдсэн улс авсан буюу хит давамгаалсан, мөн англи хэл ноёлсон нэр хүндтэй байгууллагууд зөвхөн хүртсэн байгаа нь харагдана. Гэхдээ үүнийг би бол жишээ нь тийм ч ноцтой асуудал гэж харахгүй байна. Учир нь орчин цагийн шинжлэх ухаан үнэхээр хаанаас эхлэлтэй билээ? Хэн түүчилсэн билээ? Хэн яг үнэхээр үнийг бодиттой ийм сахилга баттай ажил болгон хийж үнэхээр яг тэр бодит үр дүнг гаргаж ирсэн билээ гэдгийг яг рационалаар шударгаар харах хэрэгтэй. Тэрнээс тэгш байдлыг хангая гэд бодит үр дүнг нухчин дарж болохгүй. Харин ч Нобелийн хороо аль болох байстай хандахгүй байхыг хичээж байгаа нь сүүлийн жилүүдийн үр дүнгээс харагдаж байгаа гэж боддог. Тиймээс хэрвээ энэ шагналыг үнэхээр хүртэх ёстой бол зохих ёстой хүч хөдөлмөр, золиос, хичээл зүтгэлийг гаргах хэрэгтэй. Тэрнээс биш одоо юу гэдгийг хөрхий монголчууд нэг ч удаа Нобелийн шагнал авч байгаагүй юм да. Энэ жилдээ өгчий доо гэдэг ч юм уу тиймэрхүү хандлагаар биш. Үнэхээр энэ монгол хүн Нобелийн шагналыг хүртэх хэмжээний гавьяа байгуулсан байна гэж энэ шагналыг өгөх хэрэгтэй буюу бид нар тэр төвшөнд очтлоо хичээх хэрэгтэй. Биднэрт ахаад хийх зүйлсүүд зөндөө байна гэдэг санаа. За өнгөрсөн 7 хоногт энэ жилийн Нобелийн шагналын эздийг зарласан ер нь жил болгоны 10 сарын ихээр би өөрийгөө ямар мунхаг юм бэ гэдгээ мэдэрдэг. Учир нь шагналын эздийг зарлах үед тэднийг танихаасаа танихгүй нэх. Шагнал хүртсэн нээлтийг тайлбарлах үед ойлгохоосоо ойлгохгүй нь их байдаг учраас би энийг мэдэхгүй хаагуур явсан юм бэ? Би энийг яагаад ойлгохгүй байгаа юм бэ гэж гутардаг. Учир нь энэ бол зүгээр нэг санамсаргүй олгогддог шагнал биш шүү дээ. Маш нарийн судалгаан дээр үндэслэж хүн төрөлхтний хөгжлийг төвшин ахиулсан хэдхэн ширхэг суурь судалгаанд олгогддог шагнал. Буюу бид нар өнөөдрийн энэ соёл иргэншил маань яаж ийм одоо өндөр хөгжсөн юм бэ гэдгийн яг тэр суурийг нь тавьсан хэдхэн ширхэг нээлт байгаа. Тэгээд тэрийг мэдэхгүй байна гэдэг нь өөрөө энэ их мэдээллийн 90-100-д энэ их мэдээллийн урсгалд би чухлыг нь үл анзаараад чухал биш рүү нь хит анхаарсан биш үү дээ гэж гимших юм мэдрэмж төрдөг. Гэхдээ үүнийг би сайн зүйл гэж бодож байна. Учир нь мэдэхгүй гэдгээ мэднэ гэдэг нь илүү ихийг мэдхийн цомдон шүү дээ. Тэр ч утгаараа Нобелийн шагналыг тайлбарлах нь хүмүүст танин мэдүүлэх нь маш чухал. Өнөөдөр чи хэний хүчинд өдий зэрэгтэй яваа юм бэ гэдгийг мэдүүлэх нь алдаршуулах нь чухал. Нобелийн шагнал гэдэг алдар хүндээс гадна хүн төрөлхтний хөгжлийн илэрхийлэл юм. Өнөөдөр бидний хэрэгжилж буй энэ өндөр түвшний технологийн суурь нь юу байсан юм бэ? Түүнийг хэн хэрхэн тавьсан, олж нээсэн юм бэ гэдгийг ойлгох нь чухал. Тийм учраас Тэнгэр телевиз 2022 оноос Нобелийн шагналын эздийг зарлах ёслолыг шууд амжуулж эхэлсэн. Хэн тодорхой гэдэг нь нууц байдаг учраас зарлах ёслол маш хэцүү, атлаа, тэр чинээгээрээ сонирхолтой байдаг. Салбарын экспертүүдийн хамт таамаг дэвшүүлж таасан таагаагүй тухайн жилийн эзэд юу хийснийг тайлбарлах гэж оролдодгоо. Хэрэв та бүхэн шууд амжуултыг нөхөж үзхийг хүсвэл тайлбар хэсэгт линкийг нь үлдээе. Энэ жилээс манай шууд амжуулалт ивент тэтгэгчтэй болсон гэдгийг дуулгахад таатай байна. Ондо брэнд болон
Сувь Z компанид талархал илэрхийлье. Манай гиж үеийн зүгээс жил болгоны Нобелийн шагналын байгалийн шинжилгээ ухаантай холбоотой хэсгийг нь тоомлон энгийнээр тайлбарлахыг хичээдэг. Энэхүү энэ жилийн томоо хүлээн авч үзнэ үү. 2025 оны физиолог ба ангаах ухааны шагналыг Фред Рамстел, Мэри Брунков, Шимон Сакагучи нар дархлааны тогтолцооны захын твчил үүсэх механизмыг тайлбарласан нээлтийнхээ төлөө хүртсэн. Дархлааны тогтолцоо гэдэг бол бидний бие рүү нэвтэрсэн гадны биетийг таньж, түүн рүү довтолж устгадаг бидний биеийн хамгаалагч механизм шүү дээ. Гэхдээ зарим нөхцөлд ажлаа хэтэрхий сайн хийсэндээ ч тэрүү өөрийнхөө биеийн эсүүдийг дайсан гэж андуураад довтлох тохиолдол байдаг. Тэгэд үүнээс үүдэлтэй маш олон төрлийн өвчлөл үүсэж болдог ба үүнийг аутоиммуны өвчин гэдэг. Өвчин зөвхөн гадны нөлөөтэй биш, дотроосоо буюу биднийг хамгаалах ёстой дархлааны тогтолцоо маань хит идэвхжвэл өөрийн эсээ устгасны үр дүнд олон төрлийн өвчин эмгэх үүсэх шалтгаан болдог байна. Харин дархлаа хит идэвхгүй байвал буюу дарангуйлагдвал хавдар болон халдвар улам тархах аюултай. Тэгэхээр энэхүү тэнцвэрийг хадгалж гимэн бидний бие эрүүл оршихнэ. Харин энэхүү тэнцвэрийг хадгалах чадварыг толеранс буюу твчил гэдэг. Өмнө нь эрдэмтэд дархлааны твчил зөвхөн төвийн төвшөнд буюу ясны чөмөг сэрээ булчирхай дотор л явагддаг гэж үздэг байв. Төвийн төвчил гэдэг нь өөрийгөө таньдаг эсийг устгах механизм юм. Үүнийг анхан шатны шалгалт гэж үзэж болох ба үүнээс мултардаг гэхдээ тийсүүд байдаг. Харин 1990-ад оны эхээр Шимон Сакагучи төвийн шалгалтаас мултарсан өөрийгөө таньдаг T-эсийг 50 бай гэж дарангуйлдаг T-рэг хэмээх тусгай эс байдгийг олж нээжээ. Дараа нь Мэри Брунков ба Фред Рамстел нар T-регийн хөгжлийг FOXP3 ген удирддаг болохыг баталсан байна. Энэ нь дархлааны тогтолцоонд өөрийгөө ялгах хоёр дахь шатны механизм байдаг буюу дархлааны хит урвалд тоормос байдаг гэдгийг олж нээсэн явдал байлаа. Энэ нээлт ангаах ухаанд яагаад чухал вэ гэхээр үүний тусламжтайгаар дархлааны эмгэг хэмээх бүхэл бүтэн ангиллыг тайлбарлах мөн онцлох боломж нэгдсэн юм. Жишээлбэл 1-р төрлийн чихрийн шижин үүсэх шалтгаан нь T-эс нойр булчирхааны бие эс рүү дайрдагтай холбоотой. Энэ нь T-регийн дарангуйлал сул байгаагаас улбаатай. Эсвэл дархлаа хавдрын эсийг устгахгүй улмаас хавдар улам томордог. Гэтэл үүний шалтгаан нь зарим хавдар FOXP3 генийг идэвхжүүлж дархлааг унтраадаг болох нь тогтоогдсон. Энэ нээлтээс хойш иммунотерапи буюу дархлааны эмчилгээ шин эрен рүү орсон гэгддэг. FOXP3-ын илэрхийллийг нэмэгдүүлж T-рэг эсийг идэвхжүүлснээр дархлааг тайвшруулж олон төрлийн аутоиммуны өвчнийг ангаах үе таалга нэгдсэн. Хавдар дархлааг хэрхэн унтраадаг вэ гэдгийг ойлгосноор хавдрын эмчилгээ илүү хөгжсөн. T-эсийн хариу урвалыг T-рэг ашиглан дарснаар эргэтэн шилжүүлэн суулгах боломжийг нэмэгдүүлсэн. Өнөөдөр дэлхийд даяар 100 гаруй клиник судалгаа FOXP3 ген болон T-рэг эсийг чиглэсэн эмүүд дээр хийгдэж байна. Физикийн хувьд энэ жил квантын 100 жил гээд кванттай холбоотой нээлт авах болов уу гэд тэгсэн яг л квантын нээлт авсан. Джон Кларк, Мишель Деворе, Джон Мартинес нар цахилгаан хэлхээнд дэх макроскопик квант түнэлийн үзэгдэл ба энергийн квантчлалыг нээсэн гэдгээрээ 2025 оны Нобелийн физикийн шагналыг хүртсэн. Гарчгийг нь харуул мэдээж хэцүү. Тиймээс хэсэг хэсгээр нь ширхэг нь авч үзье. Угаасаа квант гэдэг чинь ширхэг хамгийн жижиг хэмжээ гэсэн утгатай шүү дээ. Ер нь атомоос жижиг хэмжээсийн тухай бид ярьж байна. Энэ жижиг ертөнцид маш сонирхолтой нэг үзэгдэл болдог нь нэг бөмбөг шиг зүйл гэж төсөөлвөл нэг саадыг буюу хан шиг зүйлийг очоод шууд нэвт гарах тохиолдол байдаг. Энэ нь макро буюу манай том хэмжээст ертөнцид авч үзвэл хан руу хар ичээрээ гүйж очоод ханыг цоолохгүйгээр цаад талд нь шууд гарахтай зүйрлэж болно. Хачирхалтай мэд сонсогдохч энэ бол байгалийн бодит байдал. Гэхдээ квантын үзэгдлийг классик хэмжээс рүү хөрвүүлж тайлбарлах юм бол итгэхэд бэрх олон жишээ бий.
Бөөмсийг ажиглах хүртэл долгион төлөвт оршоод химжилт хийх тэр мөчөд бөөм шиг болдог нь сарлуудаа харахгүй л бол сар тэнд байхгүй гэдэг шиг хачирхалтай юм. 100 жилийн өмнө буюу 1925 онд Хайзенберг анх квантын онолыг эхлүүлснээс хойш квантын үзэгдлүүдийг классикт ажиглаж туршилтаар нотолж болох уу гэдэг нь олон жилийн турш эрдэмтдийн мөрөөдөл байсан юм. 1985 онд Калифорни их сургуулийн нэгэн лабораторид энэ гурван эрдэмтэн маш мэдрэг туршилтын цахилгаан хэлхээ бүтээжээ. Жон Мартинес тухайн үедээ туршлагатай профессор байсан ба хажуудаа Францаас дөнгөж ирсэн шинэхэн постдок Мишель Деворыг докторант Жон Мартинесийг авсан байна. Энэ гурав ерөнхийдөө багш шавийн барилгатай байсан гэсэн үг. Тэгэд мань гурав цахилгаан хэлхээгээ супер дамжуулагч гэдэг материал ашиглан босгожээ. Супер дамжуулагч гэдэг нь хэд хөрсөн үедээ цахилгаан эсэргүүцэлгүй болдог буюу гүйдлийг ямар ч алдагдaltaгүй дамжуулдаг шин чанартай материал юм. Гэхдээ манай эрдэмтэд хоёр супер дамжуулагчийн хооронд маш нэрийнхэн тусгаарлагч байрлуулжээ. Үүнийг Josephson junction буюу Josephson залгаа гэж нэрлэдэг. Энэ туршилтад электронууд хосоороо холбогдож эхэлсэн ба тэрбум электронууд яг л нэг электрон мэт аашиж эхэлсэн байна. Бүгдээрээ нэгэн бүхэл зүйл мэт буюу ижилхэн долгион функцээр тодорхойлогдож байв. Энэхүү эрдэмтэд маань хэлхээний нэг талаас гүйдэл өгөөд хүчтлийг нь хэмжихэд эхэндээ тэг гэж байсан боловч төд удалгүй гинэт нөгөө талд хүчтэл хэмжигдэж эхлэх нь тэр. Цахилгаан квантын түнэлийг ашиглан нөгөө тусгаарлагчийг буюу саадыг амжилтад авсан байна. Өнөөдөр бидний өргөн ашигладаг мэдээлэл хадгалах технологи болох SD карт бол квант физикийн хэрэглээний хамгийн наад захын жишээ юм. Түүний дотор байрлах транзисторууд нь электроныг маш нарийн тусгаарлагч давхаргаар квант түнэл ашиглан floating gate руу нэвтрүүлж цэник хуримтлуулдаг. Хэрв энэ хэсэгт электронууд хоригдож байвал 1, харин хоригдоогүй байвал тэг гэж тэмдэглэгддэг. Ингэснээр бит буюу өгөгдлийн үндсэн нэгж үүсдэг. Гэхдээ квантын гайхамшиг үүгээр дуусахгүй. Энэ нээлтийн араас энгийн битийн оронд квант бит бүтээж түүгээрээ тооцоолол хийвэл юу болох вэ гэдэг асуулт гарч ирсэн. Энэ жилийн шагналын эзэдийн нээлт дээр квант процессор болсон гэж болох ба энэ мэдлэгээс үндэслэн уралдаан улам ширүүсээр байна. 2023 онд IBM 1121 кубиттэй Condor-ыг танилцуулсан бол Google 2024 онд 105 кубиттэй Willow гэдэг квант чипийг танилцуулсан. Хятадууд энэ жил Zhukong Z3 гэдэг мөн ижил 105 кубиттэй квант процессороо танилцуулсан. Харин тэд энэ процессороор юу процесс хийхийг харахаас биш хазахын заяа бидэнд олдох үгүй юу? За энэ жилийн химийн шагналыг Susumu Kitagawa, Richard Robson, Omar Yagi нар металл органик бүтцийг хөгжүүлснийхээ төлөө хүртсэн. Нобелийн хороо танилцуулгынхаа эхэнд тэднийг химийн шинжлэх ухаанд шин өрөө нээсэн гэж хэлсэн. Учир нь 20 дугаар зууны дунд үе хүртэл химийн ухаанд металл нэгдэл ба органик нэгдлийг хоёр тусдаа ертөнц гэж үздэг байсан. Металл нэгдлүүд бол хатуу шин чанартай, йон холбоотой, тогтвортой. Харин органик нэгдлүүд бол нүүрс төрөгч суурьтай, зөөлөн, уян хатан шүү дээ. Тиймээс эрдэмтэд хэрвээ металлыг органик молекултай холбовол тэр бүтэц тогтвортой байж чадахгүй. Хатуу бодис дотор хоосон орон зай гаргаж түүнийг удирдна гэдэг боломжгүй гэж боддог байсан бол Metal Organic Framework буюу MOF гэдэг шинэ материалыг гаргаж авснаар жинхнээсээ шинэ өрөө нээгдсэн юм. Өрөө гэдэг нь энэ материал дотор өөр молекулуудыг багтааж болох үс өргөн сүвэрхэг бүтцтэй гэдэг утга бас бий. Үнэхээр MOF нь хатуу боловч уян, тогтвортой боловч амьсгалдаг бүтцтэй, байгальд бараг байдаггүй шин чанартай гайхалтай материал юм. Үүний тусламжтай нүүрс төрөгчийн давхар эслийг шингээж болно, хорт бодисыг ялган шүүж болно, цөлийн агаараас ус гарган авч болно, ус төрөгчийг хадгалж болно, шин төрлийн батарейг хөгжүүлж болно гэх мэт гайхалтай олон технологийн үе таалга нээгдэж байгаа. 1970-ад онд Австралийн Мельбурний их сургуульд багшилж байсан Ричард Робсон анхны MOF-ыг бүтээсэн бол Японы эрдэмтэн Susumu Kitagawa 2 болон 3 хэмжээст MOF-ыг бүтээж амьсгалдаг материал гэдэг трендийг гаргаж иржээ. Харин Йордан гаралтай Omar Yagi 1990-ад онд
молекулуудыг лего шиг холбох аргаар шинэ материал гарган авах аргыг хөгжүүлсэн ба 1995 онд тэрээр анх Metal Organic Framework гэх нэр томьёог шинжлэх ухаанд оруулж ирсэн маш олон төрлийн мофыг шинээр бүтээсэн гавьяатай хүн юм. Ерөнхийдөө Робсон анхны санааг гаргаж Kitagawa доктортой уян хатан бүтэц болгон хөгжүүлж, Яги харин үнийг олон талын хэрэглээтэй инженерийн төвшөнд боловсруулсан байна. Мофодыг 21-р зууны материал гэж нэрлэдэг ба катализатор, мэдрэгч болгон хэрэглэж болох үйц. Хөнгөн мөртлөө асар өргөн гадаргуугийн талбайтай, гайхалтай бат бөх материал юм. Одоогоор масс үйлдвэрлэлийн өртгөн үнэтэй байгаа ч ирээдүйд өөр хэн нэгэн нь үүнийг илүү практикт ойр болгож хөгжүүлж болохыг үгүйсэхгүй. За энэ жилийн Нобелийн шагналын байгалийн шинжлэх ухаантай холбоотой хэсгийн тойм иймэрхүү байлаа. Хэрв та шууд амжуулалтыг нөхөж үзхийг хүсвэл линкийг нь тайлбар хэсэгт үлдээе. Энэ жилийн шууд амжуулалтад оролцсон экспертууд болон эрдэмтдтэй талархал илэрхийлье. Мөн шууд амжуулалтын ивенттгч Ondo Brand болон Сүү офицед компанида талархал илэрхийлье. Мөн мэдээж манай гиж юуэг хараат бусаар үйл ажиллагаагаа явуулаасай. Улам цаашаа өргөжин тэлээсэй гэж хүсээд Patreon болон Join дээр бидний тогтвортой дэмждэг хүмүүстэй талархал илэрхийлье. Бид нар эхний ээлжинд 1000 дэмжигчтэй болох зорилт тавиад байгаа. Хол мэд харагдаж байгаа ч ойрхон гэдэгт найдаж байна. Мөн мэдээж биднийг дансаар дэмжиж буй хүмүүстэй бас талархал илэрхийлье. Хэрв таач бас биднийг дэмжиж өөрийнхөө санхуд хүндрэл учруулахгүйгээр биднийг дэмжиж бидний хөдөлмөрийг үнэлэхийг хүсвэл Patreon болон Join эсвэл дансаар дэмжиж болно шүү. Эсвэл манай улирал тутмын шинжлэх ухааны сэтгүүлийг худалдан аваарай гэж хүсэж байна. Баярлалаа.